За тэгэхээр гадаа улс яг өрн дулаан болоод хүүхдүүд маань охины хоёроо тэмдэглээд их сайхан байна. Оюутан залуучуудын хувьд бол амьдралд нь нэг тохиодог маш сайхан баярын үйл явдал тийм ээ сургуулаа төгснө гэдэг бол гэхдээ ард нь ямар ажилд орох вүлээ гэдэг маш том асуулттай тий ажил хайгаад ингээд их тийм санаа зовдөг тийм зүйл байгаа л да. Тэгвэл Монголын залуучдын холбооноос яг энэ зүйл дээр нь туслахаар хөдөлмөрийн яармаг төгсөгч 2017 гээд өдөрлөг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд 35 мянган гаруй оюутан яг ихтэй сургуулаа төгсөөд ажил дээр амьдралын талбар дээр гарч байгаа юм байна. Энэ дээр бас нэг сонирхолтой статистик тоо баримт хэлэхэд нэг жилийн дотор их сургуулаа төгсөөд яг нэг жилийн дотор ер нь бол 70-аас 80% нь ажлын байртай болдог. Гэхдээ үүний 20% нь мэргэжлэр ажилдаг. Бус нь яг мэргэжлийн бус ажилдаа ордог гэсэн ийм тоо баримт байт юм байна. Тэгэхээр төгслөө шууд ажилд орлоо гэдэг асуудал бас их ховор байт юм байна. Тийм за ингээ үзэгчтэй яг энэ хөдөлмөрийн армагаас бэлдсэн мэдээгээ хүргье. Жилийн жилдэл ажил олгогчид ихтэй сургууль төгсөж байгаа оюутнууд бидний хүсэж байгаа боловсон хүчин байж чадахгүй байна гэж үздэг. Тэгвэл оюутнууд зөвхөн сургуулийн амжилтаа төгсөж дипломтой болохоос илүү хувийн ур чадвараа хөгжүүлж харилцааны ур чадварт суралцах хэрэгтэй байгааг өдөрлөгийн үеэр онцолж байсан юм а. За нийт шин төгсөж байгаа залуучуудын маань 20 гаруй хувь буюу 5 залуу дутмын нэг нь л төгсөөд мэргэжлэр ажлын байртай болж байгаа. За бусад хүмүүс нь бол юу гэдэг мэргэжлийн бус гэдэг юм өөр салбарт орж ажиллаж байна те. Эсвэл одоо өөр чиглэлээр дахин боловсрол эзэмшиж байгаа. За нэг хэсэг бол нөгөө албан боловсрол буюу дипломтой те сертификаттай тэр зүйлүүдийг байгууллагууд маань харж ажил авдаг байсан бол одоо арай илүү хувь хүний тэр ур чадваруутай харилцааны соёл өөрийгөө илэрхийлж байгаа байдал хамт олонны дунд бие авч явж байгаа байдал багаар ажиллаж байгаа тэр багийн одоо нэг хэсэг болж байгаа байдал хэмжлээ ингээд одоо хувь хүний ур чадваруудыг маш шалгаж шаардаж одоо залуучуудыг ажилд авдаг болсон. Тэгэхээр мэдээ залуучууд маань ч гэсэн тэр чиглэлээр одоо өөрсдөө хөгжүүлж авах шаардлагатай. Ажил олгогчид ямар ажилтныг хайдаг вэ? Яаж CV бөглөх вэ? Ажлын ярилцлаганд хэрхэн орох вэ гэд төгсөг ангийн оюутнуудад нэн шаардлагатай сургалт зөвлөгөөг эндээс оюутнууд авч байсан юм а. Энд 40 гаруй мэргэжлийн 1200 гаруй ажлын байрны нээлттэй зараар оюутнуудыг бүртгэж байлаа. Одоогоор бол яг ажил хийдэг ихтэй мэргэжлэрээ бус тэгээд яг мэргэжлэрээ орё гэсэн хүсэлтэйгээр тэгээд энэ төр анкет бүлэрсэн. Ер нь бол төгсөж байгаа оюутнуудад илүү нээлттэй. Ер нь ажлын байр гэхэд цагийн ажил гэхэд нэлээд их байна. Чиний хувьд одоо ер нь ажлаа ямар одоо байдлаар хайж ер нь очиж анкет өгч байна. Бизнеснетворк, LinkedIn тэр сошиал гэнэ интернетээр л хайж. Хэрвээ оюутан та сургуулаа төгсөөд хэрхэн ажилд орох, хаана ажилд орохоо мэдэхгүй байгаа бол Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв биржийн хамт олонд хандаарай. Light News мэдээллээ.